Өнгөрсөн онд манаас хурц харуулагчийн стандартаа болсон. Стандарт батлагдсанаар нийслэлд байгаа 18 хэвтэй цагдаа мөрдөх ёстой хэв загварыг хангахгүй болж нүд үзүрлэгдэх болжээ. Тиймээс 18 хурц харуулагчийг 10 сар гэхэд хуулж авч дуусгахаар ажил эхлүүлж одоогоор 2-ыг нь авчихад байна. Өмнө нь хурц харуулагчтай байсан зам хэвтэй цагдаагүй болсноор осол аваарын тоо нэмэгдэх биш харин ч буурна гэж албаныхан үтсэн учраас энэ ажлыг эхлүүлсэн байна. Энэ дээр хурц харуулагч тавигдаад хурц харуулах гэх зүйл тавигдаад хүүхдүүд зам тойрон осолд холбогдох нь багассан гэсэн үзүүлэлтүүд судалгаа бол манай дээр одоо байхгүй. Харин эсэргээрээ энд тавигдсан газрууд дээр тээврийн хэрэгсэл мөргөлдөх, сүргэлдэх осол хэрэг бол харин ихтэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө иргэдийн ярьдаг хэвтэй цагдаа маань осол аварыг бууруулах шарин ч илүүтэй нэмээд байна гэж үзсний улмаас ер нь авч ийн гэж ойлгох юм тийм ээ. Тий одоо энэ стандартын дагуу тавигдаагүй хурц харуулагч маань сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас нэг авч байгаа аваад эхэлсэн байна. Түүний харж байгаагаар хэвтэй цагдаагүй болсноор хүүхдүүд эрүүл мэндээр хохирохгүй, машин тэрэгч эвдрэхгүй болох юм байна. Харин үүнд эцэгчүүд таагүй хандж байна. Ялангуяа ачаал багтай замын хажууд байрладаг сургуульд хүүхдээ явуулдаг эцэгчүүд хурц харуулагчийг авах биш харин ч нэмж тавих ёстой гэж үзэж байгаамаа. Хүүхдүүд ч хурц харуулагчгүй замаар гарахаасаа айдаг байна. Ер нь хурц харуулагчтай байвал зүгээр л гэж боддөө штэ. Энэ хүүхдүүд чинь хамаагүй зам руу гүйдэг болохоор тэгээд дүүргийн юмнаас болохоор боломжгүй гэлтгсэн гэсэн. Энэ дэр бол хурц харуулагч юм энд нэг гэрлийн тохиом охоо баймаар байна. Хүүхэд гарахнаас явахад аюу хэцүү. Энэ машинууд аюу их хурдтай орж ирдэг. Тэгээ явган өмнө ерөөсөө гаргадаг юм дайрчих гад ер нь аюу хэцүү байдаг. Та энэ хүүхдээ байнга авдаг. Манайх одоо энэ жил энд 1-р ангид орж байгаа шинэ байнга өгч авдаг. Аюу хэцүү. Ганцаараа энэ замаар гарч үзсэн үү? Үзээгүй. Машин ер нь ямар явж байна? Миний даа харахад хурцтай байна уу? Хурцтай. Амар хурцтай. Айдгүй. Ер нь хурц харуулагч гэж миний дүү мэдхүү? Мэднэ. Хурц харуулагч энэ замд хэрэгтэй юу? Хэрэгтэй. Ганцаараа гарч үзчихсэн ихтэй. Ямар байна? Гарахад жоохон хэцүү. Машин хордон байсан. Хичээлийн шинэ жил эхэлсэн лавгаас Баасан гарагт нийслэл хотод бага насны 6 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. 2 хүүхэд сургуулийн ойр орчимдоо машинд шүргүүлжээ. Энэ нь хурц харуулагчийг авах биш харин ч нэмэх хэрэгтэй гэдгийг харуулж байгаа гэж замын цагдаа хэллээ. За ширүүгцэн нь бол 2 нь сургуулийн ойр орчим. За бус нь бол суудлын автомашин дотор сууж байгаа гэмцээ гэсэн мэдээлэл. Энэ яг хурц харуулагч тавьснаар осол аваар багасгад нөлөөлөх үү? Нөлөөлнө. Энд бол ялангуяа хүүхэд явган ихэр зорчдог ойр орчим тавьж үлэх зүгээр юм байна. Шинэ стандартад нийцсэн хурц харуулагчийг 2 газар тавихаар төлөвлөд байна. Зам тээврийн осол их гардаг 5 дугаар сургуулийн урд зам болон 14 дугаар сургуулийн өмнөх замд тавихаар болжээ. Энэ захиалга албаныхан автозамын газарт өнгөрсөн 6 дугаар сард өгсөн байна. Гэхдээ хөрөнгө мөнгөн шийдэгдээгүйс хизээ хийгдэх нь өнөөдөр тодорхойгүй байгаамаа.